Ерөнхийдөө дөрвөлжтэй аялал нэвтрүүлэг маань 2002 онд эхлээд 2006 он хүртэл бараг 4-5 жил үргэлжилсэн. Тэгээд энэ аялал маань Алтаах бит хоёр, дээрээс нь Гамболд ах, Ганвыг ах гээд 4 гишүүнтэй ээлж ээлжээрээ явдаг байсан. Тэгээд яг ерөнхийдөө 60-70% нь Алтаах бит хоёр явсан. Тэгэхээр энэ аялал маань өөрөө тэр үедээ одоо хамгийн үзэгч ихтэй. Дээрээс нь Урьдчилан аялал нэвтрүүлэг маань 3 жил дараалан телевизийн шилдэг нэвтрүүлгээр шалгарч исэн. Тэгээ хүмүүсийн үзэх дуртай ийм нэвтрүүлэг. Тийм учраас энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодсон. Тэгээд харамсалтай нь Алтаах маань өөрөө их хурлын гишүүн болоод аялал маань зогссон. Тэгжээд л ашгүй одоо дэлхийгээр аялагч нар гэдэг гоё групп байдгийг бол олж мэдсэн. Тэгсэн админ явж миний найз болж таарсан. Тэгээд Багийн маань Бат хоёр маань бол өөрөө бас олон жил аялж байгаа. Одоо тэгээ өөрөө аялал жуулчлалын бизнест олон жил одоо явж байгаа туршлагатай ийм залуу. Хэл ус сайтай. Тэгээд Багийн маань бас хоёр орондоо уулзж байгаа. Ерөнхийдөө дэлхийр аялагчийн группээ бас хөгжүүлээ. Энийгээ бас гоё одоо ер нь аялал гэдэг бол хүн болгоны л одоо дуртай зүйл. Тэгээд сонирхлоороо нэгдсэн хүмүүстэй бас нэг юм гоё бай гэдэг үднээс энэ групп нэгдсэн. Анх нэг 120-30-аад мянган гишүүнтэй байхад нэгдсэн. Тэгсэн ерөөсөө тун удалгүй групп маань өргөжин тэлж одоогийн байдлаар 320 даваад явж байгаа шиг байна. Яг хүмүүсийн одоо сонирхлоороо нэгдсэн ийм сайхан групп гэж бодож байна. Тэгээд Facebook руу орох тусамдаа л энэ групплэгээл орж хүмүүс хаана аялж гин, юу хийж гин сонирхолтой мэдээллүүд энэ төр сонсдог. Тэгээд энэ дээр бас идэвхтэй бай гэдэг үднээс Багийн бит хоёр маань жилдээ бас нэг 2-3 аялал зохион байгуулъя. Тэгээд ямар ч үсэн эхлээд хоёулаа нэг яваад ирээ. Дараа нь бас одоо энэ группээ хүмүүсээс авч явдаг ч юм уу ингээ цаашаа өргөжөөд энэ нэвтрүүлэг маань явах гэж бодож байна. Тийм учраас бид хоёр ярилцж байгаад хаашаа явах уу гэд хоёулаа ярилцсан. Тэгээд ярилцж байгаад ер нь Куб руу яваад ирвэл яасан бэ? Төдийлөн бас монголчууд яваад идэггүй. Тэгээд Доминикан, Жамайка гэдэг 3 улсыг нь сонгосон байсан. Тэгээд цаг хугацааны хувьд одоо санхүү мөнгөний хувьд ч гэсэн Жамайка руу явж амжсангүй. Ямар ч сайн амжилттайгаар хоёр улс руу яваад ирлээ. Энэ хоёр улс бол төлөөлөл монголчууд очтгүй учраас сонирхолтой болов уу гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө Урьдчилан аялал хоёрын одоо policy гэх юм уу да цаашдаа ерөнхийдөө төлөөлөл монголчууд одоо нөгөө зах зээлд хилээд бид нар ч одоо 90 оноос хойш арчлал тэр дундаа чөлөө зах зээлийн нийгэмд бий болоод тэр дундаа хүмүүс маань гадаад паспорттой болоод маш их аялдаг болсон. Урьдчилан аялын үед бол бас тэгж их аялдаггүй байсан. Тэр маань ингээд бас жим болоо явдаг байсан бол одоо бол бүгд явдаг болсон учраас хүмүүс нь яваад байдаг газар сонгохгүйгээр аль болохоор одоо яваагүй газар руу н очиод бас бусдаа ингээд нэг мэдээлэл өгөх, дээрэс нь жим болох. Тэгээд дараагийн залууч маань бидний тэр замаар явах ийм л policy барьж байгааг хэлж болно. Тийм учраас Куб Доминикан хоёрыг сонгосон.